За англи хэлийг машинтаа зөвөрлөх юм бол энэ нийт одоо 3 гол хэсгээс бүрддэг. За өөрөөр хэлбэл энэ гурлаа байж иж энэ машин одоо хөдлөх буюу зөв ажиллана гэсэн үг тийм. За нэг нь үгсийн сан. За нөгөө дүрм. За энэ хоёр бол хэлний гол суурь болдог. Тэгэхээр энэ хоёр дугуйны аль нэг нь байхгүй бол машин хөдлөхүйтэй адилхан англи хэлч гэсэн тийм тийм. За түн дээр нэмээд үгийн болон өгүүлбэрийн дуудлага тийм. За энэ гурлаа байж иж чөлөөтэй англи хэлтэй болно гэсэн үг. За тэгэхээр гэтэл бид нар яг бодит амьдрал дээр яадаг вэ гэхээр мэдж байгаа. Магадгүй англиар унгаан англи хэлтэй хүмүүстэй ялангуяа тийм ингээд тулаад ярих гэхээр бодоод ингээд таг болчихдаг тийм гацчихдаг. За бодит адил дээр ингээд бодоо зогсчих юм бол хүлээх хугацаа байхгүй шүү дээ тийм. Саяны энэ системийн аль нэг нь ажиллахгүй байгаа учраас бодоод байна гэсэн үг. За тэгвэл энэ системийг энэ тийм. За үгээ бодно. Дараа нь нөгөө үгээ нийлүүлж өгүүлбэр болгоно. За тэрийг одоо зөв дуудаж гин үү, буруу дуудаж гин үү гэх ийм олон зүйлийг нэг зэрэг бодохоор ингээд маш их цаг ороод байдаг. За энэ маань ямар шалтгаантай вэ гэхээр англи хэлийг бид нар эхнээсээ сурахдаа энэ системээр нь үзээгүй. Энэ системийг хит олон хэсэгт салгаж тус нь ингэж үзэж хагаад дараа нийлүүлээд ярьж сурна гэх юм бол энэ шиг одоо үр дүнгүй арга байдгүй. Тийм ч учраас 10-20 жилийн англи хэл сурчаад тэрийг хэрэгжилж чаддгүй зүгээр л мэддэг тийм ийм төвшний одоо англи хэлтэй яваад байдаг. За тэгвэл богино хугацаанд магадгүй 1 жилийн дотор маш сайн англи хэлтэй болох боломж бий. Энэ боломж ямар үед вэ болохоо гэхээр саяны энэ хэлийг системээр нь үзэх юм бол өндөр үр дүнд хүрдэг. За энэ систем гэдэг нь юу юм? Хэлчин, үг, өгүүлбэр, одоо дүрмийг энгийнээр тэгээ хэлчихэж байгаа. За дуудлага. Энэ гурлаа байж иж уншаад бүрэн ойлгоно. Мөн энэ гурлаа байж иж сонсоод бүрэн ойлгоно. За мөн ярьж бичих, тэ? Ярьж бичих. Санаагаа илэрхийлэхэд мэдээж үг чөлөөтэй өгүүлбэрээ ашигладаг. Тэгээд ойлгомжтой дуудлагатай ярьдаг. За бичгтээ зөв бичлэгээр бичдэг. Тэ? Ийм байх юм бол нөгөө хэлээ бүрэн ашиглана. Тэгээд сайн сурсан юм чи үр ашигч гэсэн илүү өөрт тэ амьдралд, ажилд ингээ хэрэг болдог. За ийм системээр нь сурах ямар арга байна вэ гэхээр манад онлайн сургалт явуулж байгаа. За энэ онлайн сургалт маань шинэлэг минималист аргаар явагддаг. Өөрөөр хэлбэл англи хэлний энэ систем доторх хамгийн чухал зүйлүүдийг богино хугацаанд мэргэжлийн багшийн сургалтаас олоод авчих учраас үр дүн маш өндөр байдаг. Тэгээ бүх төвшний сургалт явуулж байгаа та бүхэн мэдээлэлтэй танилцаад тэгээд өөрийн одоо тохирох төвшнөөс эхлээд суралцаарай. Онлайнаар явагдах учраас хүн бүхэнд нээлттэй орон нутагт байж болно хүмүүстэй эсвэл гадаад амьдарч иж болно. Тэгээ ханаас ч байгаа газраас амрагдах боломжтой. Ингээ хүн бүхэнд адил тэгштэй ийм боломжийг олгож байгаа. Тэгээд та бүхэн амжиж бүртгүүлээд өнөөдрөөс эхлээд тэ магадгүй англи хэлтэй хөрөнгө оруулаад системээр нь сурахад ямар үр дүнтэй байж болох вэ гэдгийг өөрсдөө туршиж үзээрэй. Тэгээд мэргэжлийн багшийн судалгааны үндэслэлтэй учраас тэ маш гоё одоо үр дүнтэй байх болно. Та бүхэнд амжилт хүсье.